Юуны өмнө та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Шинээр төгсөж байгаа шинэ эрч хүчтэй залуу боловсон хүчнүүдтэй ирээдүйд нь бас амжилтыг хүсье. Та бүгд маань бас их аз завшаантай хүмүүс юм. За эмч нь болохоор зэрэг 2007 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааныг сургуулийг хүний их эмч мэргэжлэр төгсөж исэн. За ингээд яг тэр үед ингээд төгсөөд яг та нар шиг за би ер нь яавал одоо энэ мэргэжлээ яг мэргэжил болгож чадах вэ? Яагаад би энэ зорилгодоо хүрч чадах вэ гэдэг бас энэ асуудлууд бас тулгарч ирсэн. Энэ асуудлаа шийдэхэд одоо яг та нар шиг энэ сайхан заалан цуглуулад энэ олон хүмүүс энэ мэдээллийг хийсэн бол бас хаанаас эхлэх байсан болоо гэж бас өөртөө дүгнэлт хийгээд байж байна. Та хэд маань бас аз завшаантай хүмүүс юм аа. За ингээд эмчийн хувьд танилцуулахад за намайг Дуламсран гэдэг за Хүсгэл аймгийн Тариалан суманд одоо ажиллаж амьдарч байгаа. За та бүгд шигээ саяхан л бас энэ оюутныхаа ширээн дээрээс ажил амьдралынхаа гарааг бол эхэлж байсан. За 2001-ээс 2007 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийг анагаах ухааны сургуулийн хүний эмч мэргэжлэр бол төгсөж исэн. За 2007-оос 2011 онд бол Хүсгэл аймгийн Тариалан суманд очиж хүний их эмч мэргэжлэрээ бол ажилласан. За ингээд 2011-ээс 2013 онд болохоор зэрэг дотрийн нарийн мэргэжлийн их эмчийн эрдэнэ төрд суралцсан байгаа. За 2013 онд бол бас өөрийгөө хөгжүүлэх талдаа бол онцгой анхаарч ажилласан гэж бас өөртөө дүгнэлт өгж байгаа. За энэ хугацаанд бол би дотрийн эрдэнэт сурахаас гадна анагаах ухааны магистрантаар суралцсан. За мөн одоо удирдах ухааны чиглэлээр суралцсан. За мөн одоо өөр бусад чиглэлүүдээр бол одоо би дааж суралцсан байгаа. За ингээ 2013 оноос хойш дотрийн нарийн мэргэжлийн хэмжээр ажилласан. 2014 оноос бол эрүүл мэндийн төвийнхаа даргын албыг бол ашиж байгаа. За ингээд өнөөдөр гол нь яагаад энэ мэдээлэл их болсон юм бэ гэхээр ер нь бол сумын эмнэлэгт ажилласан туршлагаас одоо танилцуулж өгнө үү гэж одоо зохион байгуулж байгаа ажлын хэсгээс бол одоо бас урьж оролцуулсанд баярлалаа. За гол нь бол бид нар өнөөдөр эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхийн тулд за манай Монгол улсын одоо хүний нөөцийн одоо эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого бол бас их эрч хүчтэй ажиллаж байгаа нь бол харагдаж байна. За ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагаанаас ч гэсэн энэ үйл ажиллагаа харагдаж байна. За бид бүгд сургуулаа төгсөөд ирэхээр нэг л одоо тийм асуудлууд бол одоо бүгдэнд нийжлэхэн тулгарч идэг. За жишээлх юм бол бид бүгд л одоо нэг л зорилготой сайн эмч мэргэжлэр болохын тулд бид яах вэ? Үүний тулд сургуулаа төгсөөд эзэмшсэн онлын болон дадлагын мэргэжил улам сайн батжуулах. Мөн одоо чадвар хандлага өөрчлөх бүрэн боломж хаана байна? Цаашид хаана ажиллах вэ? Мэргэжлэр хэрхэн ажиллах вэ? Яав сайн эмч болох вэ гэсэн асуудлууд бол тулгарч идэг. За сумын эмнэлгийг сонгон ажилласан бол одоо бас их учиртай юм аа. Ер нь бол мэргэжлээ их тэм зорж, хүсэж тэмүүлж одоо олж эзэмшсэн. Энэгээр бас бахархдаг. Гол нь энэ 6 жилийнхаа оюутны мэдлэгээ яаж дадлаг болгох вэ? Яаж хөрсөнд нь болгох вэ? Яаж би сайн эмч болох вэ гэж бодож. Гэхдээ одоо бол эмч нь бол тийм сайн эмч болсон гэж өөрөөрөө бахархаж чадахгүй. Бид нар бол дөнгөж эхэлж байна. Та нарын өмнө би дөнгөж нэг л алхаж байна. Тэгэхээр бид нар бол насан туршдаа суралцдаг, бид нар бахархаж болохгүй мэргэжил, басаж болохгүй мэргэжилтэй хүмүүс байхгүй юу? Тэгэхээр өнөөдрөөс эхэлж бид нар барилгаар бол суурь фундаментаа сайн сутгах хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо сайн сутгахын тулд бидний мэргэжлийн онцлогийн хувьд бол одоо олж авсан онлынхоо мэдлэгийг дадлаг болгох, хандлага, мөн одоо чадварт суралцах нь хамгийн чухал юм аа. Тэгэхээр өнөөдөр бид нар шууд төгсөж гараад эрдэнэ төрт сурна гэж яриад байна. Өнөөдөр эрдэнэ төрт гарч сурлаа гэхэд шууд нэг чиглэлээр л нарийсаад явчихна. Ер нь бол хөдөө орон нутаг юм уу анхан шатнаасаа эхлэх юм бол бүх чиглэл рүүгээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой суурэ бэлдээд авчдаг. Яагаад гэвэл өнөөдөр хөдөөд бүх тэр одоо өвчний кейсүүд одоо шалгалтаар орж ирдэг шүү дээ тий. Дотрийн, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, мэс заслын тэр болгон ч өнөөдөр суманд алган дээр ороод ирдэг. Өнөөдөр тэр эмэгтэйчүүдийн эмч рүү яв, тэр мэс заслын эмч рүү яв, тэр хүүхдийн эмч рүү яв, тэр эрчим тэмцэтгэний эмч рүү яв гэх бид нарт ирэх байхгүй. Тэгэхээр өнөөдөр зайлшгүй бид нар эргээд онлынхоо тэр бэлэн мэдлэг дээрээ тулгуурлаад хүндээ тусламжаа үзүүлээд дараагийнхаа бас мэдлэгийн баяжуулахын тулд номоо уншиж судлаад үргэлж тэр тохиолдлууд дээр бид нар олон жилийн дадлаг туршлагатай өнөөдөр бид нар энэ эрүүл мэндийн салбарт маш олон чадвартай эмчнэрүүдийг хүртэл хөгжүүлээд ирсэн салбар руу бид нар орж байгаа шүү дээ. Тэр хүмүүстэйгээ туршлага солилцоод шаардлагатай бол 20 дугаар шатны эмчнараас зөвлөгөө аваад ингэж бас байнгын туршлагачж байд юм аа чиглэлээрээ. Тэгэхээр ядаж нэг жил анхан шатнд та нар маань ажиллаач. Өнөөдөр та нарт бас сайхан боломж байна. Бидний үед бол 2 жил дадлагжигч эмчээ. Та өрхийн эмч юм уу? Сумын эмнэлэг рүүгээ яв гэдэг байсан.
Тэгэхэд өнөөдөр та хэд бол эрсэн төрд сурах боломж чинь бүрдэх гээд байна тий. Гэхдээ энэ бол аз завшаантай хэрэг. Гэхдээ та хэд маань нэгэн тэмч болно гэж энэ сайхан мэргэжлийг чиглэлээ сонгоод авсан юм чинь энэ мэргэжлийнхаа фундаментыг сайн тавьж өгөөч гэж бас би одоо гуйх байна л гэж хэлэх байна. Өнөөдөр бид нар нэг салбарт ажиллаж байгаа юм чинь бид нар мэдэхгүй, тэр нь мэдэхгүй, энэ нь мэдэхгүй. Нэг үхрийн эвэр дөргөл мянган үхрийн эвэр дөргөн гэдэг шиг та бүгд маань ч гэсэн бас өнөөдөр суур гараагаа ч гэсэн сайн тавиад эхэлчих юм бол энэ хүү асуудалд бол өртөхгүй юм аа гэдгийг бас анхааруулад хэлчихье. Та бүгд маань ч гэсэн нэгийг бодож байгаа баха. За ингээд сумын эмнэлэгт бол ер нь бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг одоо чанартай хүртээмжтэй сэтгэл ханамжтай үзүүлэх гол зорилготой байдаг. За нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг та бүгд маань надаар хэлүүлдэг мэдж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тий. Одоо бол одоо хамгийн одоо тулгуур үйл ажиллагаа маань болж явах одоо зорилт болж байгаа. За нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол одоо суманд та бүгд маань бол сумын тусламж үйлчилгээ анхан шатны тусламж үйлчилгээг ерөнхийдөө мэдж байгаа ч гэсэн энийг бол цаашид 2 дугаар шатлал руу хөгжүүлэх. Өнөөдөр бид нар одоо энэ бодлогыг хараад суугаш. Одоо суманд зүрхний бичлэгийг хийлэгдэг болох, зүрхний эхог харах чадвартай болох. Энэ бол биднээс шалтгаална. Тэгэхээр бид нар өөрсдийгөө хөгжүүлээд үнэхээр тэр суманд 2 жил ажиллана гэж зориод одоо анх явж исэн бол одоо өшөө цаашаа зорилттой болцоо одоо сумаас холдохгүй болцсон ингэ явж байгаа байхгүй. Тэгэхдээ та тэгээд тэгж ажил гэж бол хэлээгүй. Үнэхээр тэнд зориод очихоор бас тийм зүгтаад байх газар биш мэт юм аа л гэдгийг бас хэлэх байна. За ингээд тэнд бол хинт ч одоо онцлогын эмчилгээний асуудлыг шилжүүлэлгүй эхнээсээ өөрөө бүхнийг шийдвэрлэх дүгнэлт гаргах бол зайлшгүй шаардлага тулгардаг учраас энд бол туршлага зайлшгүй хуримтлагддаг юм аа. За ингээд суманд олон жил ажилласан дадлага туршлагатай эмч мэргэжлүүд биднийг дадлагжиж эмч болоход чиглүүлж өгдөгөө гэдээ урд нь ярьсан тийм. За дадлагжих хэмжээр ажиллахад бүх чиглэлээр одоо онлын мэдлэгээ амьдрал практик дээрээ чиглэсэн нэг тусламж үйлчлэгийг сонгодог бүхий л өвчний тохиолдол тулгардаг болохоор энэ бүхнийг бие дааж үзэж онцлогоо эмчилгээ хийснээрээ өөрийн мэдлэгийг батжуулах суурь сайн тавигддаг юм аа. Тохиолдол бүхэр дээр одоо дүгнэлт хийх, өнөөдөр онцлогоо эмчилгээг хийгээд зөвлөгөө өгч эмчилгээг бичээд өвчтнөө явуулсан ч гэсэн өнөөдөр өөртөө их бардам байгаа ч гэсэн номоо нэг эргүүлж хараад ингээд нэг жил тойрон 2 жил тойрон явчих юм бол онлын маань мэдлэг баталгаажиж яадаг. За мөн одоо дадлага туршлага нь бол бас сууж яадаг. Одоо олон одоо жишээлх юм бол гинт сууж идэл вэнэ. Савны гадуурх жирэмсэлт. Өнөөдөр савны гадуурх жирэмсэлтийг бид нар оншилж амжаагүй гэж идэл чинь нөгөө хүн чинь шууд орон дээрээ юм уу таны өмнө үзүүлж явахдаа одоо амь насны эрсдэх магадлал маш өндөртэй байдаг байхгүй юу? Энийг бид нар цаг алдалгүй бэлэн мэдлэг гэдэг ямиг байнга байлгах хэрэгтэй. Өнөөдөр бэлэн мэдлэгээ байлгасан ч гэсэн өөртөө итгэлтэй бардам байж болохгүй. Мэдж байгаа ч гэсэн номоо нэг эргүүлээд харчих хэрэгтэй. Эхний 1-2 жилдээ. Тэгэх юм бол бидний мэдлэг бас мэдлэг болж батчдаг юм аа гэдгийг бас хэлэх байна. За өөрийнхөө одоо ингээд 2 жил юм уу жил ингээд хөдөө орон нутагт анхан шатанд ажиллаа гэхэд төрөл бүрийн чиглэлүүд ороод ирэхээр та аль чиглэл надад хэрэгтэй юм бэ? Жишээлх юм бол би зүрх муутай, зориг муутай байвал эмэгтэйчүүдийн чиглэлээр ямар амар эрсдэлтэй юм тохиолдлууд орж ирдэг юм бэ? Тэ бид нар кейсүүд гэж ярьдаг шүү дээ. За тэгэхээр тэднийг ингээ амьдрал практик дээр хараад ирэхээр за би ердөөсөө энэ чиглэлээр болио, энэ чиглэлээр явъя. Аль эсвэл би энэ чинь айхан биш юм байна, би чадчих юм байна гэд ингээд та бас дараагийнхаа нарийн мэргэжлийг сонгох суурь чиглэлээ одоо бас яг тэр туршлага дээрээсээ дадлага дээрээсээ олоод аваад харчих юм байна. Хэрвээ ингэх юм бол одоо нөгөө нэг мэргэжлээ үн төлбөр бас л тэр чинь санхүү цаг хугацаа тий амьдралаа зориулчаа тэрийг амьдралдаа цаашдаа насан туршдаа 100% ашиглах шаардлагатай эстэй. Тэрээс манайхан ч одоо нарийн мэргэжлээр сурчаад ажиллахгүй дарамжгүй өөр мэргэжил эзэмшнэ гэдэг ингээ яваад байгаа хүмүүс байгаад шүү дээ. Тэгэхээр бид нар бас мэргэжлэлтэй хайртай мэргэжлээ байнга тордож явах хэрэгтэй юм аа. Тэхийн тулд эхлээд суурь тэр фундаментыг тавиад суурь чиглэлүүдээ сайн олоод гарчих юм бол бид нар энэ мэргэжлээ насан туршдаа хамгаалж авч хоцорч чадах юм аа гэж хэлэх байна. За ингээд ирэхээр бол эмэгтэйчүүдийн хүүхдийн мэс заслын аль аль чиглэлээр олоод харчдаг гэдэг энэ дээр бичсэн байна. За биднийг сургууль төгсөөд очих үед одоо чиглүүлж ажлын байран дээр дадлагжуулж хүлээж авдаг одоо зөвхөн одоо эмнэлгийн ахмад мэргэжлүүд гэхээс гадна ер нь бол тэр эрүүл мэндийн салбарын одоо тэр баг хамт олон дотор байж идэг туслах үйлчилгээний ажилчид тий бид нар тэр хүмүүсийг ч гэсэн хүндлэх ёстой. Өнөөдөр тэр хүмүүс маань багаараа байж манай энэ эрүүл мэндийн салбарыг анхан шатанд нь вэ, 2 дахь шатанд нь вэ, 3 дахь шатанд нь вэ тэд нар багаараа бидний энэ одоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж ирсэн, түүхийг бичилсэн их ач тустай тийм сайхан хүмүүс маань байгаа шүү. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг хүндэлж ээж тэр хүний тэр дадлага, туршлага, эрч хүч, энергийг бид нар шингээж авч ээж дахиад дараагийнхаа залуу боловсон хүчнүүдтэй уламжилж бид нар байнгын ийм цикл эргэлтэнд байж ээж эрүүл мэндийн салбараа тордож авч явах хэрэгтэй. За ингээд та бүгд маань бол за энийг хэлхээс өмнө юм чи биднийг ингээд төгсөөд
одоо яг ингээд та ижиг юм асуудалтай тулгаад ингээд байж хаад ийм сайхан хөтөлбөрийн яармаг зохион байгуулдаггүй байлаа. Манай Хүсэл аймгийн эрүүл мэндийн газрын дарга тухайн үед Наран Тиа дарга маань байсан. Бид нарт эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль дээр ирж 2 удаа уулзсан. Ер нь та нар маань энэ хөдөө орон нутгтаа зорж очооч юм. Тийм бол одоо ийм одоо та нар маань ингэж мэрэгчл чинь бат чинь ч гэдэг юм уу бас хөдөө орон нутгтаа байснараа бид нар та нарыг ингэж дэмжиж ажиллана гэдэг ингээд бидний бас бодлыг өөрчилж чадсан. Ингээд бид нар өөрсдөө мөнгө одоо нөгөө анги найз нөхдөд ингэж урайлаад ангиас 2-уулаа, 3-уулаа найз нөхөдтэйгээ 16-лаа бид нар Хүсгэл аймгийг зорж очижсэн. Ингээд Хүсгэл аймгийг зорж очиход бол биднийг бол их сайхан хүлээж авч ирсэн. Өнөөдөр өдийг хүртэл бидний одоо мэрэгжлийг сайхан тордох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Одоо бидний чинь төрийн сангийн санхүүжилтээр байгууллагын зардлаар мөн одоо гадаадд суралцуулах хүртэл одоо эрхийн бичгээр ингэж урамшуулж шагнаж биднийг ингэж байнгын сургаж тордсноор өнөөдөр манай 16 тэр тухайн үед 2007 онд явж ирсэн мэрэгчлэнүүд маань одоо сумдуудад эрүүл мэндийн төвийн дарга хийж гэн, нарийн мэрэгжлийн эмчнэр хийж гэн, нэгдсэн эмнэлэгтээ бүгд суурьшиж тасгийн эрхлэгч хийж гэн. Мөн одоо гадаадд суралцаж өшөө бас болоогүй боловсруулах юм одоо шатанда манай хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлтийн дагуу бол их сайхан одоо суурьшсан гэж бас хэлэх байна. За ингээд та бүгд маань ирээдүйн чадвартай эрүүл мэндийн эмч мэрэгчлэнүүд, эрүүл мэндийн салбарынхаа түүхийг бичлцэх, удирдан чиглүүлэн авч явах эмч мэрэгчлэнүүд маань ирээдүйн одоо сайхан эрчүүчтэй мэрэгчлэнүүд маань билээ. Та бүгдтэй аз жаргал, эрч хүч, өшөө сайхан эмч нар одоо өнөөдрийн яриад байгаа үн цэнтэй сайхан эмч мэрэгчлэнүүд маань болоорой гэж ерөөх байна. За анхаарал татсанд баярлалаа.